Тэгэхээр та бүхэн маань та мөөрөх юм уу одоо би энд ярих юм уу? Дараагийн азтанд адуу идгэлнэ. За ингээд Талын Монгол бүтээгдэхүүн маань зам зуур ингээд найзуудтайгаа явж явах зуураа ингээд буугаад мордохтой ингээд чанж идэж байна ингээд энэ том савлгаатай болсон 6-аас 8 хүн. Тэг ингээд найзуудтай бас ингээд амтлуулъя гэж бодоод. Энэ 6-аас 8 хүний орцтойгоор ингээд борцтой шүл маань ингээд савлагдсан байна л да. Тэгэхээр энэ маань юу гэлж ийнэ вэхээр 18,000 төгрөгөөр зарагдж байгаа энэ зүйлийг дундчлаад бодохоор нэг хүн 3,000 төгрөгөөр үнэхээр одоо дээд одоо Монголын байгаллах шүлийг одоо цадтлаа ичиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг жинхэнэ одоо Монголын хөрш шороонд буусан бүтээгдэхүүн байна ахын дүүсээ. Тэгээд хүүхдүүдтэй, гэр бүлтэй энэ Монголын тал нутгаар хамаг монголчуудаа энэ зүйлийг бас энэ үжил санааг дэмжиж энэ үндэснийхээ үйлдэлийг дэмжээрэй гэж та бүхэндээ уриалмаар байна. Плетгэн дээр хийх, гал дээр хийх хоёр шал өөр гэдэг юм л да. За найзаагаа юусан сайхан. Ямар нэг сэтгэлээ хэлээч. Тасархаа. Тасархаа. Хол илүү. Үнэхээр хол илүү байна. Ямар дурсан ч сэтгэж ийнэхээр жавхаа. 96 онд би 16 настай. Мюнхний олимпиад. Гэхдээ 96 онд би 16 настай Бэлэг рүү Европын Аз зэрэглийн тэмцээнд явж исэн байхгүй юу? Тэгэхэд ээж маань яг ингээд яг ийм амттай борц бэлдээд тэг надад өгөө явуулчихсан байхгүй юу? Тэгээ бид нар Бэлгийн Хернтас хотоос гараад Брюссел ороод тэгээд Герман ороод тэгээд Польш ороод тэгээд Оросын нутгаар 20 хоног явж байгаа шүү дээ наашаа машинаар. Тэгэхэд юу аминд орсон гэж тэр энэ болцсон. Яг одоо энэ болцсон. Би бүр сая энэ чи нэг тамир алдахгүй явуулсан шүү дээ. Яг үнэ. Зүгээр ингээд амтлаад ерөөсөө яг тэр дурсамж Надад шууд бууж байна. Би бол энд олзорхож байгаа юм. Энэ борцол яг борцороо борцолтой бидний эргэлдэг. Яг алчтай эргэлдэг борцол бол амтны хэвээр. Надад бүр би ч тамирчин шүү дээ. Одоо энэ экспортер хичээлж байгаа энэ тамирчид нөгөө шууд зүйлдэл айгүй юутай явдаг байхгүй. Яг үнэ. Тий. Зориултын бусаар тий. Дэлгээлэр гарахаа тий. Энэ бол ингээд яг ингэ борцтойгоо урилтайгаа энэ бол бүр хэлбэр болсон юм нөө. Хэлгээлэр гарахад ямар ч зүйл болсон юм. Өө яг үнэ манай тамирчтай тий. Тэгээд энэ амт нь бол үнэхээр гоё амттай. Талын Монголынхондоо баярлалаа. За нэмэр. Ер нь Монгол явсан доо. Одоо ингээд айлд орж ирж штэ тий. За. Одоо ингээд энэ халбаг ингээд салахгүй штэ. Ингүү жавхланд нөхөр жавхланд бол хийж өгөөл. Яг одоо би нэг сатаагүй юм байна. Тий 7 хоног мал хайж явсан ч юм уу эсвэл их өсөж явсан байж болно штэ. Ингээд салахгүй бол энэ хүн бас нэлээд өсөж явсан байна. Хийж өгөөл. Хамгийн сүүлд яах вэ гэхээр аягнаасаа халав одоо энэ юугаа салгах штэ. За ингэнгүүт за болцсон байна. Одоо савхаа ч юм уу тий. За энэ хүн бол цадчихэ. Цадаагүй үедээ халбгаан дотор нь 50 мөр санагдаад байд юм аа. Тэр үстэй биш. Тэгээд бүгд өөрсдөө аягтай явж байна. Тэр айлд одоо нэг 20 зочин ирлээ бүгд аягтайгаа. Тогооноос нь хийж идлээ болоо. Бүгд аягаа цэвэрлэлээ, уудлаа, арчлаа, өвөрлөлөө. Болоо. Энд ч хувийн соёл сайтай байж хүн хорвоод ирж ямаараа амьдрах болж таарч байгаа байхгүй. Халбаг аяг хоёр салахгүй бол чи дуусчих гээд байна шүү дээ. Ингээд илбгээр ингээд 6-аас 7 8 хүний ингээд борцтойгоор ингээд ачгаа. За та бол нэмээд байж гэдэг шүү. Тэгээ бас давхар ингээд аягчиж байгаа. Тий, харин тий. Энэ гоё. Одоо зөөр хувийн аяг болчихсон. энэ чинь ингээ хувийн аяг. Дараагийн уралдааныг би зарлах чинь та бүхэндээ.
дараагийн уралдаа юу вэ гэхээр дараагийн азтанд адуу идгэлнэ. 5 хашуу мал магадгүй бидний тансаг энэ сайхан өвөг дээдсийн маань үлдээж өгсөн өв хөрөнгө энэ зүйлээрээ бид нар бахархах ёстой. За тэгэхээр энэ Талын Монгол борцтой шүлийг худалдаа авсан хоолныхаа зургийг оруулаарай. Миний яриаг сонсож байгаа. Энэ ярилцлагын доор та бүхэн маань сэтгэлдээ үлдээх нэ. Тийм учраас та бүхэн маань энэ миний энэ ярилцлага, миний энэ хэлж байгаа, уриалж байгаа энэ зүйлд идэвхтэй оролцоорой гэж хэлмээр.